За 3 дахь асуудалд оръё. Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох сонсгол дарлагчаа сонгогдохоо байнгын орны тогтоолын төслийг хэлэлцэж эхлэе. За тогтоолын төслийг би та бүхэнд танилцуулъя. Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай сонсгол даргалагчийг сонгох тухай Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-ын 13 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31-ийн 1 дахь заалт, санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11-ийн 2 дахь хэсэг, нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122-ийн 1 дахь хэсэг, 130 дугаар зүйлийн 130-ийн 1 дахь заалтыг тус үндэслэн төсвийн байнгын орооноос тогтоох нь 1. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй их нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 6 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар тогтоосугаа. Нэр дэвшигчийн сонсгол даргачаар Улсын их хурлын гишүүн Дамжин Ямыг томилсугаа. 3. Нэр дэвшигчийн сонсголын талаар нийтэд мэдээлэх сонсголын бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль журмын загав зохион байгуулахыг Монгол Улсын их хурлын төсвийн байнгын хороонд даваасран даалгасугаа. За ийм тогтоол байна. За тогтоолын төсөлтэй холбогдуулан асуух асуудалтай гишүүн байна уу? Алга байна. Үг хэлэх гишүүн байна уу? Алга байна. За нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай сонсгол дарлагчийн сонгох тухай байнгын орны тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. За 19 гишүүн оролцож 11 гишүүн дэмжиж 57.9%-аар тогтоолын төсөл дэмжигдлээ. За тогтоолын төслийг хэлж дууслаа. Байнгын орооны хуралдаан өнөөдөр өгөр дуусч байна. Баярлалаа гишүүдээ.